Өөлийн үр үнэн үү хотлоо гэж эргэлзэх нь би хүн үү малуу гэж эргүүтгэхтэй адилаа. Хунгигч засан цагаан шууж эвэртний аймаг дотроо тогсын дараа орох сайхан шуу байж мэдэх юм. Энд хунгийн гадаад гоо сайхны тухай биш. Харин хосын амьдралдан ямархан үнчийн тухайд хийгээд хүн хунгийн амьд холбоо, хунгийн хараал, ерөөлийн тухай ам дамжин яригддаг хууч хэрэг өгүүлье. Хунгийн хараал. Монгол улсын их сургуулийн биологийн ангийн 2 оюутан 1970-ад онд Ховд аймгийн хар ус нуурын хөвөөнд хээрийн дадлага хийжээ. Дадлагын хугацаанд хонгийн чихмэл хийх нэг хэцүүхэн даалгавар тэдэнд байсан гэж. Оюутнууд нутгийн нэг залуугаас бууг нь гуйж аваад нэг хүн буудаж чихмлийн хийсэн юм байна. Чихмэл хийж байхад нэг хүн тэдний толгой дээгүр эргэлдэн нисээд байж. Оюутнууд ижил хун байх гэс хийгээд нэг их тоосонгүй. Гэтэл оройхон болж байтал майхных нь гадаа дүс хийсэн чимээ гарчээ. Гараад харцгаад л нэг хүн нөгөө чихмлийн дэргэд газар мөргөн унаад амьсгал хурааж байв гин. 2 оюутан даалгавраа 200% биелүүлж 2 чихмэлтэй боллоо хэмээн баярлсан гэдэг. Харамсалтай нь дадлагын хугацаахан амжилттай дуусгасан 2 оюутан замын унаагаар буцаж яваад замдаа онхолдон хоёул амь насаа алдсан ажээ. Хунгийн ерөөл. Өвгөн эмгэн 2 хідэн малтайган хар ус нуурын хөвөнд намаржж байжээ. Тэнгэр хуйсган ингэн буйлаад саялсан өдрүүд үргэлжилж шууд бараг буцаж дууслаа гин. Гэтэл сүрэг хун үлдэж хошуурн ниснэн иргэн газардаад байгааг өвгөн ажиглжээ. Яваад очтол хөөхийн хунгийн дальжигүр хугархай тул нисч чадахгүй сандсан жигүүрийн чирэн явгалан салбанах аж. Өвгөн түүнийг ихэд өрөвдөн гэрээсээ араг авчираад арайхийн барьж аваад үүрэн харив. Хонгийн сүргээс нэг нь өвгний хойно урд орон ниснэ. Өвгөн эмгэн 2 хонгийн хугархай далийг чиг барьж боогоод тугалныхаа гашаанд хийхэд дагаж ирсэн хун гэр дээгүр нь эргэлдэн ниссээр байжээ. Харанхуй болоход хун сүргтэй нийлэхээр нуурын зүг нисэн. Маргааш нь нармандахын хэрд хунгийн сүрэг өвгний гэр дээгүр хідэнтэй эргээд алсын замдаа шуудрахад нэгэн сүргээсээ хоцорч гэр дээгүр нь эргэлцээр байхад 2 хөгшин гэрээсээ гарч нулимсаа арчин сүүр өхөд хөөрхий хүн гараараа даллах мэд дивсээр сүргийнхээ араас одов. Сүргэн тэнгэрийн хаянаас наайшлан ирж нөгөө хунгаан досч яваад зил татан ниссээр далд орсон гэдэг. Үлдсэн хунгийн дальжигүр аяндан илааршин зүгээр болсон ч 2 хөгшнөөс огтхон ч хөндөрөлгүй өгсөн хоолыг нийцсээр тугалных нь гашаанд догтойд улаахан өвлжөөд хаврын үлрэлтэй зологжээ. Өвгөн эмгэн 2 ууланд өвлжөөлөд хавар нуурынхаа хөөнд ирж бов. Усны шуудын төрүүч ирж эхэллээ. Нэг сүрэг хүн нуурын захад явгалахад нэгэн хум боолгүй шууд өвгнийхийг чиглэн ирээд гэр дээгүр нь эргэлдэн нисгэд нөгөө хүн ч нисхийн завдан тэмүүлсэн тул хөгшөд мөнл нулимсан шудран эжилтэн дассан хундаан сүү амсуулаад тавьжээ. 2 хүн агаард тэврэлтэн золох мэт болоод өвгний гэр дээгүр хитэнтэй эргэлдээд сүрэгтэн очиж нийлсэн аж. 2 хүн өдөр бүхэн дээгүр нь халин ниссээр хаваржаад өвгнийхийг цусландаа нүүхэд хэсэг дагаж нисэд нуурандан үлджээ. 2 хөгшин намаржаандаа буухад нөгөө 2 хүн өдөр бүхэн талархлан илэрхийлсээр байж. Шуу буцах болоход хос хүн өвгөн эмгэн 2-ын гэр дээгүр шүргэн алдан хідэнтэй нисээд сүргийнхээ хойноос талд орсон ажээ. 2 хөгшин ч нулимсаа мэлмрүүлсээр сүргэн хоцорчээ. Гайхалтай сайлын ганц нэг үнэ, чөдрийн ганц мориноос өөр юмгүй шахам ядуу зүдүү 2 хөгшний мал сүрг өсөн аривжиж амьдрал ахуйн эрс дээшлэн жаргалтай сайхан амьдарч өндөр насыг зооглосон гэдэг.